Амархан хүүхдүүдээ координатын хавтгай дээр дурын x, y координат цэгүүдийг байгуулад тэдгээр цэгүүдийг бид нэр олонлог үүсгэх гэж ярьдаг. За үүнийг бид нэр функцийн график гэж нэрлэдэг. За дэлгэцэн дээр y тэнцүү 3x-ээс хасах нэгсэн шугамн функцийн тэгштгэл өгөгдсөн байна. За одоо бүгдээрээ өгөгдсөн координатын хавтгай дээр уг шугамн тэгштгэлийн функцийн графикийг байгуулцгаая. За x-ийн утга, y-ийн утгаас бүрдсэн хүснэгтийг бид нар байгуулна. За үүнийг бид нар өмнөх ангиудад өгсөн байна. За хасах нэг үед хасах 4 гарна, учир нь 3-ийг хасах 1-ээр хөвжүүлэх хасах 3, 1-ийг хасаад хасах 4. Тгийг 3-аар хөвжүүлээд 1-ийг хасаад хасах 1. 1-ийг 3-аар хөвжүүлээд 3, 1-ийг хасаад 2. Өөрөөр хэлбэл энэ x буюу оролтын утгыг 3 дахин гисгээд 1-ийг хасахад y буюу гаралтын утга гардаг гэсэн хуулиар өгсөн байна гэсэн. За эдгээр цэгүүдийг бид нэр координатын хавтгай дээр байгуулна. Координатын хавтгай дээр байгуулахдаа хасах 1 хасах 4 гэсэн хос, тэг хасах 1 гэсэн хос, 1 2 гэсэн хосуудыг байгуулах нэ. За хасах 1 хасах 4. Энэ болохоор тэг хасах 1 1 2. За эдгээр цэгүүдийг дайруулаад бид нэр шулуун батж болно. За энэ шулууныг y тэнцүү 3x-с хасах 1 функцийн график гэж нэрлэдэг. За энэчнээс хэд хэдэн зүйлийг бид нэр харж болно. Бидний мэддгээр k буюу шулууны өнцгийн коэффициент буюу налалт нь 3-таа тэнцүү, суулт гишүүн хасах 1-тэй тэнцүү учраас y тэнцлийн дагуу хасах 1 цэгийг огтлно гэдгийг бас харж болно. Энэ удаад бид нэр ямар функцийн график байгуулсарах вэ гэхээр ax дээр нэгэн дээр тэнцүү c хэлбэрийн функцийн графикийг байгуулсарна. За бид нэр тэгшүүнцэгтийн параметрийг дараа томьёогоор олдог. За энд x, y-ийн орд янз бүрийн эерэг тоо тавихад тэгшүүнцэгтийн параметр буюу хүрээний уртанд гардаг. За одоо бүгдээрээ параметр нь хэврээ 6-таа тэнцүү бол тухайн тэгшүүнцэгтийн хүрээний уртыг олох илэрхийлэл бичнэ. За x нь 10, y 20, x тэнцүү 56, y тэнцүү 99 үед тухайн тэгшүүнцэгтийн хүрээний урт буюу параметр нь хэдтэй тэнцүү вэ гэдгийг хэлээд байна. За дээр дурдсанчлан p тэнцүү 2-ыг хүчин x дээр нэг y гэсэн илэрхийлэл орно. Орлуулаад тавихад бидний олох гэж байгаа тэгшүүнцэгтүүдийн хүрээний урт гарч ирнэ гэсэн үг. За x-ийн оронд 10-ыг тавиад y-ийн оронд 20-ыг тавиад 30 2-оор хөвжүүлээд 60 гэсэн үг. За x тэнцүү 56, y тэнцүү 99 мөн адилаар ботход 310 см гарч ирж байна. За эхний тохиолдол буюу зөвхөн хүрээний урт нь өгөгдсөн тохиолдолд бид нар x, y-ийн утгыг олох илэрхийлэлээ хамтдаа бичээ. За 2x дээр нэмэн 2y тэнцүү 6. 2-ыг хаалт задлаад гişүүжлэн үржүүлэх юм бол 2x дээр нэмэн 2y гэсэн хэлбэртэй болно. За уг тэгштэглийг хангах x, y-ийн цэгүүдийн олонлогийг бид нар олох гэж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний өгөгдсөн тэгштгэл бол ax дээр нэмэн b тэнцүү c гэсэн хэлбэртэй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл a нь 2-той тэнцүү, b 2-той тэнцүү, c нь 6-той тэнцүү байна гэсэн үг. За бид нар ax дээр нэмэн b тэнцүү c хэлбэрийн шуман функцийн графикийг байгуулж чадахгүй боловч y тэнцүү kx дээр нэмэн b хэлбэрийн шуман функцийн графикийг бид нар байгуулж чаддаг. Тэгэхээр уг функцийг дараах функц руу шилжүүлээд графикийг байгуулах боломжтой гэсэн үг. За үүний тулд бид нар хамгийн түрүүнд эерэг хувьсагчийг ялгана. Эерэг хувьсагчийг ялгахдаа тэгштгэл боддог адилтгал хувиргалтай хэрэглээд ялгана. За эерэг олох гэж байгаа учраас бидний 2x-ийг зайлуулах ёстой. Тэгэхээр 2x-ийг тэгштгэлийн 2 талаас алга болгоно гэсэн. За тэгээд 2x-ээс 2x-ийг хасгаар тэг. Тэгэхээр тэгштэглийг энэ талд зөвхөн 2y гэсэн утга үлдэнэ. Нөгөө талд болохоор 6-аас 2x-ийг хасаад 6-аас нь 2x. Y-ийг 2 дахин авсан байгаа учраас 1y болохын тулд 2 хувааж байна. 2 хуваахаар y тэнцүү 3-аас хасах нь x. За бид нар мэднэ нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгддөг вэ гэдэг чанарыг мэднэ. Тэгэхээр хасах x-ээ нэмэх 3-ын өмнө оруулж бичиж болно гэсэн. За энэ нь өөрөөр хэлбэл бидний y тэнцүү
kx дээр нэмэх нь b хэлбэртэй шугам хөгс рүү шилжиж байна гэсэн үг. За энэ чинээс бүгдээрээ дараах зүйлийг хэлж болно. Шулууны наалт буюу k нь хасах нэг байна. Өөрөөр хэлбэл энэ нь буурдаг функц байх юм байна. b нэмэх 3 учраас y тавилтлагын дагуу нэмэх 3-ыг огтлох хэрэгтэй юм аа гэж. Зөвхөн тэртгэлээ хараад эдгээр чанарууд бид нэр таних болно. За өөрөөр бас яаж болох вэ гэхээр бүгдээрээ хамтдаа график байгуулахын тулд хүснэгтийг байгуулж болно. За бүгдээр харъя. X 3 үед хасах 3 учраас тэг Y тэгвэл нэмэх 3. Хүүхдүүд маань аль болох ботход хэлбэраар бүхэл тоонуудыг сонгож авах. Тэр нь өөрт ойлгомжтой бөгөөд ботход хэлбэр байдаг гэсэн. За одоо эдгээр цэгүүдийг бүгдээрээ байгуулъя. Тэг үед 3 буюу арын хосыг байгуулж байна. 3 үед 0 буюу эхний хосыг байгуулж байна. Дурын шулууны графикийг 2 цэг өгсөн тохиолдолд шууд байгуулж болдог. Тэгэхээр уг функцийн график нь ингэж гарч байна. Өөрөөр хэлбэл энэ цэг дээрх бүх утга нь 2x дээр юм 2y тэнцүү 6 буюу анх бидний хэлж байсан тэгш үнцгтийн параметрийн талуудыг хангах боломжтой гэсэн. За энд нэг зүйлийг бид нэр анхаарах хэрэгтэй. Функц бол ингэж зурагдана. Анх өгсөн өгүүлбэр дээр тэгш үнцэт гэсэн учраас аливаа зүйлийн уртыг хэмжих зөвхөн y тог бид нэр авдаг учраас y-ийн зөвхөн y утгатай, x-ийн зөвхөн y утгатай. Яг бидний бодлохын хувьд шийд болно. Харин энэ функцийн графикийн хувьд бол шулуун нь тэр чигтээ шийд болно гэдгийг ойлгох хэрэгтэй. За эхний жишээ бүгдээ авч үзье. За координат автгаа өгсөн байна. За энэ дээр бодлогоо хэлбэршүүлээд бичсэн байгаа. Y-ээс асах нь x тэнцүү тэг байна. Энд бидний нөгөө ax дээр нэмэх нь b-ийг тэнцүү c гэдэг хэлбэр гэсэн. Энэ тохиолдолд c-ийг a нь бол яг нь x-ийн өмнөх коэффициент хасахтаа учраас хасах нэг байна. Y-ийн өмнөх коэффициент бол нэмэх нэг гэж байгаа гэж бас нэмэлтээр ойлгож болно. За мэдээж тэгштэйглийн хоёр тал дээр x-ийг нэмээд өгнө. Хасах x байгаа учраас за тэгэхээр энэ хоёр эсрэг тоонууд учраас y болно. Дээр ямар ч тоог нэмсэн тэр тоо өөрөө гардаг учраас x болно. За мөн адилаар бүгдээрээ эндээс нэг зүйл өгч k нь бол нэгтэй өөрөөр хэлбэл шулууны наалт нэг буюу y тоо байгаа учраас ямар ч лээсэн өсдөг функц өөрөөр хэлбэл x-ийн утга өсөхөд y-ийн утга өсдөг гэсэн. Сул гишүүн байгаа юу гэвэл байхгүй. Тэгэхээр b тэгтээ тэнцүү буюу y тэг гэсэн цэгийг бид нэр дайрдаг гэсэн үг ээ. Гэдгийг ойлгож авах гэсэн үг. За x нэг үед y 1. X нь хасах нэг үед y нь хасах нэг. Тэгэхээр хоёр цэгийг дайрсан шулуун гарч иж байна гэсэн. За дараагийн жишээ. 2y-ээс 4x 1 8 тэнцүүтийг хэлбэртэй байна. За үүнийг бид бүгд y-ийг ялгасан y тэнцүү k гэсэн нэг нь b гэсэн хэлбэрлүү шилж болно. За тэгштэйгэл адилтгал хувиргалтай ашиглаад тэгштэйглийн 2 талаас 8-ыг хасч өгье. 2y-ээс 4x тэнцүү хасах 8 болно. Хасах 4x байгаа учраас 4x-ийг нэмж 2y дээр нэмэх нь 4x хасах 4x тэнцүү хасах 8 дээр нэмэх нь 4x. За эсрэг тоонууд учраас тэг болно. 2y тэнцүү 4x хасах 8 y-ийг 2 дахин x гэсэн учраас 2 тугааж y тэнцүү 2x-ээс 4. Дахиад бид шинжилгээ хийж болно. K нь 2-той тэнцүү буюу шулууны өнцгийн коэффициент 2 өөрөөр хэлбэл налалт нь 2 гэсэн. Тэгэхээр энэ бол өсдөг функц байх нь хасах 4 гэсэн сул гишүүнтэй учраас y тэнхлийн дагуу хасах 4-ийг огтлох юм байна. За хүснэгтээ харъя. X-ийн оронд 2-ыг тавихад 2-2-ын 4 4-ийг хасаад тэг 1-ийг тавихад 2-1-ийн 2 4-ийг хасаад хасах 2. За 2 үед тэг 1 үед хасах 2. Эдгээр 2 зэгээд хариулаад шулуунаа байгуулж байна. За хүүхдүүд маань ойлгоогүй мдээгүй зүйл байх мэт бичлэгээ дахин ихнээс үзэж болно. За гэрийн даалгаварт функцийн налалт болон сул гишүүнийг олно. Тэгэхээр яг үс үгүй гэхээр заавал y-ийг ялгана гэсэн үг. Тэрнийхээ дараагаар графика байгуулна. Графика байгуулахдаа нэг графикийг нэг хавтгал дээр байгуулна. За дараагийн хичээлээр уулзцаая хүүхдүүд.